1137 онд Алтан улсын хаан ширээнд Сизун өргөмжлөгдснөөс эхлэн Алтан улс хамаг Монголыг цэрэг зэвсгийн хүчээр шууд эзлэн авахыг ирмэлзэж хуушаахуу жаншнаар өдөрдүүлсэн их цэргийг Монгол нут рүү илгээжээ. Хуушаахуу хамаг Монголын эсрэг 4 жил орчим тулдсан боловч олигтой амжилт олсонгүй. Хабул хаан хүн хүчээр давуу зөрчдүүдтэй ихэд болгоомжтой тулалдаж бага хүчээр илүү амжилтанд хүрэхийг зорж байв. Хабул довтлон ирсэн зөрчдийн их цэргийг газар мэдгүй байдлыг нь ашиглан нутгийнхаа гүнд эсэргүүцэлгүй шахаж оруулаад тэдний хөдлөх бүрийг хянамгаа ажиглаж цөөн цэргээр алсаас өдөж чулуу хөөлгөн дайснаас үлдээж сэтгэл санааг нь өхүүлж байв. Хуушаахуугийн цэрэг Монголын удам тал Хинтийн нурууны Бартаад уус дунд хүм малаас үлдээж ядрааж хоол үнсээ дууссаны улмаас аргагүй эрхэнд буцаж эхлэхэд Хабул хааны удирдсан хамаг Монголын гавшгай цэргүүд гинэт ухаалан довтлон зохиж Хайлан уулын орчим 1139 онд бүр мөсөн сөнөөжээ. 1147 онд хамаг Монгол Алтан улс хоёрын хооронд найрамдлын гэрээ байгуулагдаж түүгээр зөрчдийн CP-ийн голоос хойших 27 цайзыг хамаг Монгол шилжүүлэн өгөх Алтан улс хамаг Монголд жил бүр өхөр хойно амуугаар татвар төлөх болов. Түүнээс гадна Алтан хаан Хабулд ван хэрэгэм шагнасан боловч тэрбээр эрснэ зааж хүлээж авсангүй. Хабул хаан Алтан улсын вангийн хэрэгмтэй хэрэгмгүй язгуурын монголчуудын хууль ёсны хаан гэдгээ тэдэнд ойлгуулжээ. Ийхүү одоогоос 870 шахам жилийн тэртээ Хабул хаан язгуурын монголчуудын төр улсыг дахин сэргээн байгуулсан нь Төв Азийн улс төрийн амьдралд ихээхэн үүрэг гүйцэтгэх болж цаашдаа хамаг Монголыг тойруулан Татар, Мэргэд, Хэрээд, 8 зэрэг Монголын бусад аймаг ханилыг улсыг нэгтгэж Монголын нэгдсэн улс байгуулах суурийг тавьсан билээ. Бичлэг таалагдсан бол Монгол Спэйжтэй нэгдэн фоллоу дараарай.